За дог залуус нэвтрүүлгийн 5 дахь дугаар дэвгээр эхэлж байна. Тэгээ үзэгч түмэндээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээ маа нэвтрүүлэгт мэн одоо ямар жошд ирсэн байгаа л тэгээ өөрсдөө танилцуулахгүй. За басандарч бодиор хичээлдэг тамирчил юм да. Тамирч. За намайг Тэмүүжин гэдэг. Би бас бодиор хичээлдэг. Тэгээд мэдрэлийн мэслээ юмч. Дин спортод хизээ яаж хамгийн анх хөл тавьж эхэлсэн бэ? Би ч өмнө бол их тарган байсан. Тийм үстэй. Хэдэн жилтэй байсан гэлээ? 116 120 жилтэй байсан. Тэгээд жингийн илүүдэлтэй. За тэгэл одоо жингийн илүүдлээс үүсдэг бүхэл зүйлүүд бэрхшээлүүд байлаа шүү дээ. Тэгээ энэ хэр удаан хугацаар. Одоо ингээл өөрөө чи харахад бол нэлээд сайхан дог харагдаж шүү дээ. Тэрнээс ч хойш одоо тэгээ 4 жилийн хугацаа өнгөрсөн юм шүү дээ. Одоо хэдий л гэсэн үг. Одоо бол яг миний бие хэмжээ нэг 90 гарантай. Гэхдээ яг гол нь нөгөө нэг булчингийн хэмжээ, өөхний хэмжээ хоёрын харьцаа нь өөр байхгүй. Тэр үед бол маш бага булчинтай их өөхтэй байсан бол одоо биеийнхээ өндөрт харьцуулахад булчин илүү одоо хөгжсөн, өөхний хэмжээ их багтай. Би бас ярьсан нэг эсрэгээр турхаа байсан. Тэгэл турхаа байсан чинь бас хэцүү шүү турхаа. Хит турхаа тэгэл тэрнээс одоо нэг 3 жил гарсан болж байна. Баскет хэдий ил байж байгаа хэдий ил болсон бэ? За 69 баха. 60 59 юмсан. Одоо тэгээ нэг 78 тэл. Одоо тэр үеийн байдал, одооны байдал хоёр нь бие организм бүх юм юугаар яаж газар тэнгэр шиг ялгаатай шүү дээ тий. Тэр үед ч мөл одоо би зүүч гэсэн өөр болно. Тэр удаан цагаар одоо юу гэдэг хаалгаанд зогсоол гарч ирэхлээр одоо энэ хоёр өсгий ингээд удаан зогсноос болоод өвдчихсэн, өвдөгцсөн, нуруу өвдсөн тэгэл ерөөсөө өвдөөгүй юм байхгүй. Тэгэл ямар ч байсан одоо зүтгэсээр байгаа л тодорхой хэмжээнд одоо өөрийнхөө урдаа тавьсан зорилгоо бол биелүүлээд одоогоос ингээд харахад одоо бол тийм зөвөрүүд бол байхгүй. Тэр үед тарган байсан гэж байна. Тэгэхээр том мэдээж том гүзээтэй хүн байсан байлгүй тийм. Тэгэхээр одоо энэ хичээлсний дараа одоо би ч одоо ийм гоё хэлбэртэй болсон шүү дээ. Энэ үед харин арьс чинь яасан? Арьс бол ерөнхийдөө маш сайн сундаг, маш сайн агшдаг тийм одоо арьс бол агшин шүү дээ. Ингээд сайн агшин. шалбаагаад ялбаагаа үлдэнэж байх. Гэхдээ арьсны агших чадвар юунаас илүү хамааралтай байд юм бэ гэхээр наснаас бас хамааралтай байд. Нас хэдий ч нөө өндөр гарах тусам нас хойшлох тутам нас ахих тутам арьсны агших чадвар муудчихдаг байхгүй. Тэгээд ирэхлээр залуучууд минь аль болох залуу байгаа дээрээ хийж үл жингээ хас. Үзээгээ Тэгэхгүй бол одоо 28 настай ч гэдэг юм уу залуу ийм тарган байж байгаа турах 35 настай залуу турах хоёрын арьсны агшилт нь өөр байдаг. Чи хамгийн анх энэ зүйлээр хичээлэхдээ хин нэгнээс өлгөр дөрөөл авсан уу эсвэл амлалт өгсөн үү? өөртөө Үгүй бас хин нэгэнд шиж болно шүү дээ. Өөртөө гэсэн. Өөртөө тийм. Тэгээ одоо ингээд хүмүүс хийж байгаа хугацаанд нөгөө шамтардаг гэдэг байгаа шүү дээ. Чи одоо яг тэр амжилтанд хүрэхэд яг өөрийгөө яаж зоригжуулчихсан бэ? Чи сутгчтай. Яг тухайд яг хичээлж яхад манай аав өд болчихсон байхгүй. Тэгээ яг аавдаа үзүүлж чадаагүй. Тэрнийхээс жоохон хүчин заавал нэг хүрэн ч юм уу тэгж бодов. нэр амжилтуудаас яриач уу ямар амжилт гаргасан. За 13 14 онд улсын авраг болсон. 14 оны 2 жил дараалал улсын аврах болсон шүү дээ. тэгээд Азийн хүрэл медальтай. Баяр. За. Энэ хоёр 7 өнөрт хэд гэдэг бэлтгэлээ. 7 6 байдаг. 6. Тийм. Тэгэхээр яг та хоёр ч нэг мэрэгжлийн төвшөнд очсон болохоор гэж. Зүгээр одоо энгийн одоо мань мчиг хүмүүс хэд хэвэл болох вэ? Яг ямар зорилгоос л хамаарна л да. Зүгээр яг одоо биедээ анхаарал тавья. За биедээ анхаарал тавих бол 3-аас 4 удаа. 7 хоногт 3-аас 4 удаа хийн үлдсэн цагт нь. Хэдэн цаг хийгөө? Хэдэн цаг хичээлгүй? 2 цаг 30 минутаас бол хэтрүүлээд хэрэггүй. Гэхдээ 1 цаг 30 минутаас доош хийгээд хэрэггүй. Гэхдээ хангалттай богино цаг биш тий. Тийм 2 цаг зарцуулж чадахгүй юм байх. Хэрвээ яг үнэхээр дурлаа зааланд орох юм бол тэр 2 цаг 30 минут гэдэг бол зүг нүд эрэмхийн зуур. Яарад цаг чинь Тийм байх тий. Ерөөсө бид нар чи ороод зааланд ороод цаг тавьдаг байхгүй баг. Яг эрчимтэй бэлтгэлтэй үед за минут дасгал хооронд минут амарна. Нэг дасгалыг тэдэн удаа хийнэ гэл ингээл цаг тавиад ингээл явхад л жишээлбэл одоо гоё юм өрсөлдөөн байна. бодибилдинг спорт гэдэг маань хүнтэй өрсөлдөхөөс илүү өөрөө өөрийгөө ялдаг тийм спорт. Зааланд одоо заалан ингэж явахдаа ямар хөгжим сонсох дуртай? За ер нь хөгжим яадаг штэ. Хөгжим сонсох нэг дуртай биш. Тийм. Яг ингээд амьсгалахад бас анхаарал айгуу төвлөрөх хэрэгтэй байдаг байхгүй.
Хөгжим сонсож яхаа бас хэцүү. Зааланд хүмүүс ер нь зааланд ороход ингээд дандаа ингээд бүгд чихэндээ юм зооцол зүгээр. Зарим газар шиг л ерөөсөө би яг нэг нь болов гэхэд би одоо яг нэрийн хэл яг Орсон телевизийн нэвтрүүлэг их найз мэст. Тэнд ингээд хүүхнүүд ингээд зүгээр ингээд амар гоё бодож модсон. Өсмөсөө ингэж. Тийм бодогтой хичээлж болт юм уу? Наадах нь бол яалтчгүй бас нэг иймэрхүү үзэгдэл байдаг те бас. Тэгээд одоо өөр утгаар ороод Тэр байна уу? яг яах гэж ороод. тэдний зорилгыг нь бол одоо бид нар бас тодорхойлоход хэцүү шүү дээ. Гэтэ одоо юу ямар санагддаг вэ яг өөртөө? Ажиглаж идэг л үстэй тий. За энэ нөхөр ингээл одоо жишээл ингээл өөрөө ч юм хийгээл ахт ингээл нэг яваал байдаг нөхөр үүд шүү дээ. Тэрийг бол нэг дотроо ингээл Хөөгд гаргамаар санагдаж шүү дээ. тий. Яач. Хаач ч бас өөр хүмүүс байдаг шүү дээ. Бас уу. Бас яг тэдэрт нь дуртай ч юм уу өөр зорилгоор орсон Тийм үү? тий. Тэгэхээр Тэдрэл хоорондоо яадаг. орчин үед нөө нэг заал болзооны газар болсон гэсэн үг үү? За одоо тийм Тиймэрхүү болж байна ер нь. байхыг үгүйсэхгүй. Гэтэ анзаарагддаг уу яг ингээл зааланд байж хат яг тийм болцоод байгаа ч юм нэг хүүхэн шүүхэн харсан нөхдөд байж шүү дээ. Сэмхэн холгаар нүдтэй тий. Нууц байт юм бэл. Бас Таньдаг хүмүүс сонсч ирсэн. Тийм. Яг явж байгаа хүмүүстэй илт мэддэхгүй. Өөрөөсөө хувьдаа нууцаар ингэж. тийм тэгвэл харцны тулаан явдаг гэсэн үг тийм юм активити юм шүү яг Зарим хүмүүс бас нэг ийм ажиглагддаг шүү дээ. Одоо жишээл хит чэйжэндээ анхаарсан ч юм уу тий. Одоо жишээл би бас нэрийн л яах бас нэг жүжигчд би нэг тийм залууг харж байсан яг би энэ харсан байхгүй. Хөл байхгүй зөө гуй байхгүй тийм яг хүзүү байхгүй. шиг тий. Гар чээж хоёр бол мангар байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээ хүзүү хөлгөө яг юугаар харагдсан юм бэ? Сакс Хэн шиг юм шүү. Одоо яг Микки Маус гэх юм. За Ер нь яг Микки Маус. за пахта бүр тэгж боддог байсан. эсвэл нэг Google киноны баатар байдаг шүү мангар дамжижтэй хөл нэг жоох Жижиг Машаагүй. Бас нэг зүг хичээл бас зүг юм шиг байна тий. Харагдвал мэдээж аль бие болчин дээр илүү ажиллах хэрэгтэй байна. Тэрүүсээ жиг төгжүүлсэн л гоё харагдаж шин. Тийм шүү дээ. Эрүүл мэндийн талаасаа ч гэсэн. Тэгээ ингээд ихэнх залуучууд манай хөл монголчууд юм хэд дээр хоцрогдолтой байдаг болчих ингээд аль хөлнө. Тэгдэг тий. Тэгээ ерхий ингээд биеийн хөгжил чинь ерхэд ингээд суур юм хөлнийхөө юунаас илүү давхар хүчин явж идэг байхгүй. Хөгжил нь. Тэгээ манайхан тэгэл яах вэ? Хөлөө хийхгүй. Чопс юм тэгэл хинхэн л дээ. Бас бүгдөө тийм биш л дээ. Ер нь л чэждэл их анхааралтай тий. Цаадалж нэг Одоо юу гэдэг яг ангаахын талаас аваад үзэх юм бол их анхааралтай тий. хамгийн чухал болчин core muscle гэж байгаа. Өөрөөр нь их биеийн одоо булчин. Их биеийн булчин гэдэг маань хөвлийн булчин, хөвлийн урд булчин, хөвлийн хажуугийн булчин, нурууны булчингууд хамгийн сайн байх хэрэгтэй. Тэгжээж бидрийг одоо нурууг босоо тэнхлэгийн дагуу ачааллыг сайн даах чадварыг бий болгодог байхгүй юу? Хэрвээ бидний нуруу сайн ачаал даах чадах юм бол бид нар хөл дээр ачаал сайн авч чадна гэсэн. Хөлийнхөө булчин бид нар сайн хөгжүүлж чадах юм бол хөллийн одоо дасгалууд хийгдээд ирэхлээр төмсгний үйл ажиллагаанаас одоо үүдэлтэй тестостероны хэмжээ харьцангуй өндөрсөх боломжтой байдаг. Тийм учраас суулт хийдэг хүмүүсийнх маань байлгач. Одоо л ойлгож байгаа юм чи. Тестостероны буюу тэр төмсгний үйл ажиллагаа сайн байдаг учраас бусад булчингууд нь төлхөө хөгжих магадaltaй. Нэр бас нэг одоо юу юм авсан нэг үзүүлбэрээс позуудаас нэг маань тийм тайзан дээр гарч байгаа нэг үзүүлээч. Тийм би тайлбарч. Тийм тэгэл Бас нэг ер нь хөгжим тавиа ярьж байвал бас гоё л юм байна. цад дээр гарчихгүй гоё. Тайзан дээр тийм. За ийм л энэ. Yeah. Nice. Одоо эн чинь бэлтгэл хийгээгүй байдал нь шүү дээ. Тэг байгаагаар шүү хүмүүсээ. Шот тэг. Шот. Nice. Nice. Гоё юм байна. Баярлалаа. Маа нэг найз нэг гартаа танилцж яах гинэ. Тэгсэн чинь танилцаад зүг чи тэгээд юу хийдэг вэ гэж асуусан чинь би уурхад ажилдаг бас дээр хэмжээнд явдаг. Гэхдээ одоо ер нь бас наадах яг үнэн л дээ. Залуучуудын хувьд
залуучуудын хоорондын одоо нэг ярианаас яг наадах шиг зүйл ажиглагдчих байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл жимд явдггүй залуу бол тэр бас тэ эмэгтэй хүний шалгуурт бас нэг тэнцэхгүй. Эмэгтэй хүн бол тэр жимд явдаг үгүй гэдэг нь бас их чухал юм шиг болж байна. Тэгэхээр одоогт орчин үеийн залуу бол тийм биз дээ. Жимд явдггүй залуу бол sorry биз дээ тий. Орчин үед бол тий муухай залуу болчихно. Гэхдээ тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй л дээ тэр залуучууд. Тэр хүүхэн тоогдох гэж явдаг юм лээ жим. Би ихтэй явж ирсэн юм аа тэгээ сүүлийн үед жоох явахгүй л байгаа. Фитнес үү? Би тэгэхээр яг Майк Менцер гэдэг тийм хүний номыг уншаад тэр номыг уншаад надад бүр айгу гой санагдчихсан. Би яг тэр номноос юуг ойлгож авсан гэхээр булчин өргөж явах үед өсдөг юм байна тий. Амрааж явах үед, хоолж явах үед өсдөг юм байна тий. Тэгээд хүмүүс болохоор баг өдөр болгоо очиод өргөөд байх хэрэгтэй юм шиг бодоод тий. Тэг тусам болон булчин том болох хэрэгтэй юм шиг тий. Наадах ч бол өстой маш зөв ойлголт. Чи ерөөсөө яг энэ фитнес бодибилдингийн одоо мөн чанарыг ойлгоцсон байна шүү дээ. Хүмүүс яг бодохдоо хэдий ч нэхийн төдий ч нэ том болно гэж ойлгоод байдаг. Үндсэндээ бол хэдий ч нэхийн төдий ч нэ нэг талаараа булчингаа задлах, стресст орох. Тэр нөхцөл бүрдэж шүү дээ. Тэгэхээр булчин томорхон ширгээд унаад байх нөхцөл байдаг. Тэр үед яаж үгд юм бэ гэхээр бэлтгэлийн үед авсан ачаал чинь эргэж булчин томорхдоо бэлтгэлийн үед гэмтээд одоо жижиг гэмтэл авсан гэмтлүүд маань амарч явах агшиндаа өөрийгөө зузааруулж томруулж ирж байдаг тий. Майк Менцерийн чи бол яг л зөв санааг нь олчиж файр тэгээ одоо би явах л дотоо шууд явлаа. Гэхдээ бас амраад байна гэдээ амралтаа хэтрүүлээд байхгүй шүү дээ. Тэр чинь бас хуваар гарах. Зарим хүмүүс зааланд яваад байдаг мөртлөө гидсэн хасагддаггүй. Энэ юутай холбоотой байд юм бэ гэхээр заалнаас бусад газар юу хийгээд байдгийг сонирм байхгүй. Ойлгож байна. Заалнаас бусад газар гүзээг оргоолоо гэж хэлдэг те. Нэрийг бас бодох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр л зорж байгаа. Нэг л зорж байгаа бол ерөөсөө түрүүний хэлсэн дэр сайн амралт, зөв хооллолт, буруу амьдралын хэв маяг гэдгийг зэгцлээд тэгээд дээрэс нь дасгалжуулагчтайгаа илүү төлхөө ажилласан одоо цогц хөтөлбөрөөр хичээлэх хэрэгтэй байна. Амьдралынхаа хэв маягийг тэр чигээр өөрчилж байна шүү дээ. Тэгэхгүй зүгээр ингээл хийж байгаа юм шиг тий. Зааланд очихдоо ингээл нэг амар уруу царайлцсан ингээл тийшээгээд үсээгүй тийшээ очие доо гидсэн харахаар очмоор санагдаад байдаг. Очихлоор тэгэл нэг очихлоор дуртаач шүү дээ өргөж. Хүмүүс гоё ингэ шуналтаад байдаг юм шиг л ч. Нэг ингэ яваад жигдрээд ирэхээр за одоо би тийм болно гэл те. Тийм болчвол тийм болчих гэж очив. болчих гэж очиод тийм болчингуудаа дээд жоохон шуналтаа те. Одоо шивээс шиг л аахгүй шивээс нэг хэлэхээр орчдөө шүү дээ. тийм үү. Нэг орн шууд орч. Нэг хэлгээл шууд ингээл дараагийнх нь хэлгмээр ингээл талын дарахаар хаосоо иргээд. Одоо тэр орцсон нэг Орцсон тий. чи надад тэл цамцаа тайлаад үзсэн. Чи нэр нэг шивээснээс үзсэн. Чи нэг үзсэн. Чи нэг үзсэн. За тий. Энэ бас хүн үзүүлбэр үзүүлээд байх чи. Бас болохгүй шүү дээ. Ай тэгэхгүй. За Оо за. артлын нэрээ. Артлынх нь болохоор юу? Яа ясл чангаш. Бас хөдөлмөр. Гэхдээ нэг энэ фитнесийн одоо энэ нэг донтоод байдаг нэг шалтгаан юу юм бэ гэхээр тэр хүн дасгал хийж явах явцдаа ачаал авч явах явцд хүний тархин дээр эндорфин гэж бодис ялгарч байдаг байхгүй. Эндорфин гэдэг маань хүний аз жаргалын гормоныг бас хэлдэг. Хүний биед үүсдэг дотоод морфин байхгүй. Хүн морфин одоо өөрөөсөө үүсч чадвар эндорфин донтоод эхэлдэг. Бид нар дасгал хийн бидний тархинаас ялгарч байгаа эндорфин ихээр ялгараад эхэлдэг. Тэгэхээр тэрийг бид нар мэдрээд тэрнээсээ кайф аваад эндорфин ялгараад байгаа юм. Эндорфиноо дахиж үүсгэх гэж дахиж очиж бэлтгэлээ гэдэг байхгүй. Энэ нь бол бас тэр цаад үүр тэр гүндээ байдаг нэг нууц тий. Тэрийг бол хүн өөрөө сайн мэдгүйгээр баг ингээд цаанаасаа л ингэнэ шүү дээ. Чи одоо тийм юмнууд чи учрыг олцсон хүмүүс шүү дээ. Одоо тэгэл эндорфиноос янз бүрээр кайф авдаг одоо хэв маягууд биш холын зангуултын тамирчтай байна. Тэд нар ч ингээд удаан хугацаанд гүйж явах та эндорфин бас ялгарч байдаг. Тэгэл хүмүүсийн харахаар тэнийг юм шиг ингээд гүүгээд явдаг. Forest Gump биш. Зогсоо зайг унаашаа зайшгүй. Тэд нар ч бас ингээд авч яадаг. А бидрийг ч гэсэн харахаар нэг заа нэг тэнийг юм хийгээд байгаа юм шиг эдгээр яах гэж ингэж өөрсдөө зовоож яана гэж бодоод. Үндсэндээ бид нар кайф аваалаа байхгүй. Энэ бодибилдингийн спорт гэдэг маань нэг талаасаа маш том шинжлэх ухаан явуулж байдаг. Өөрөөр хэлбэл энэ спортын ард талд бүхэл бүтэн ангаахын шинжлэх ухаан явуулж байдаг. Тухайлбал энэ булчин ямар хөдөлгөөнөөр яаж дасгал хийвэл илүү ашигтай байдлаар хөгжих вэ гэдэг өнцгийн хүртэл судлаад гаргацсан байна. Тэгээ хоёрдугаар тэр хоол тижэл гэдэг байгаа тэр хоол хүнсэн дээр нь одоо эдгээр энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг дэлхийн маш том
судалгааны институт судлаад, батлаад хүний биед тодорхой хэмжээгээр үр өгөөжтэй гэдэг нь одоо олон тооны судалгаагаар батлагдаад тэгээд одоо энэ Америк одоо энэ масл тэж гэдэг энэ Ченс фитнесмен одоо энийг бол албан ёсоор авчирж байгаа гэсэн үг. тий одоо манай Монголын залуучуудад энэ спортыг албан ёсны тий. Тэгэхээр ер нь тэгэл залуучууд ойлгох хэрэгтэй л дээ. Ерөөсөө энэ бэлтгэл бол чухал биш ээ. Нэгдүгээр зөв дасгалжуулалт хэрэгтэй. Хоёрдугаар тэр дасгалжуулалтын дагуу тууштай хичээл хэрэгтэй. Гуравдугаарт амьдралын зөв хэв маяг хэрэгтэй. Тэгэхгүй өдрөн зааланд орчоод оройн шоудаа шөнө ойргүй бол архитар суугаад явдаг гэдэг энэ бол биш. Тэр бүгд чинь ингээд байгаад хэрвээ байх юм бол эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд тэр үр дүнг чинь ийм бүтээгдэхүүн хэрэглээгүй хүмүүсээс арай төлхөө гаргаж байна. Гэхдээ бүр газар тэнгэр шиг дээш нь гаргахгүй л та. Ялгаа бол тийм амар ялгаа бол байхгүй. Тэгэхдээ одоо ямар ч байсан хэрэглээгүй хүмүүсээс би бас хэрэглээл амар ялгаа гарна гэж бодод байсан. Одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байхдаа тамхи ч юм уу, пив, арх, вино ч юм уу, иймэрхүү төрлийн юм уух боломжтой. Яг тухайн хүний сонголттой уух бол ууж болно. Гэхдээ яг та тэгэл синг аль нэгэн таарж ил бас уумаар л шүү дээ. Гол нь ийм байхгүй. Наад одоо хэрэглээд байдаг энэ арх, тамхи гэдэг юм чинь хүний эрүүл мэндийг өөрийн одоо гэмтээж идэв. Бид гурав нэрээ тамхи татдаггүй шүү. Гуруулаас тавуулаа татдаггүй юм байна. Тавуулаа татдаггүй юм тий. Таван татдаггүй юм байна шүү. Тэгээд наад бол чи хэрэглээд ирэхлээр чинь бие организм чинь өөрөө хордоод гэмтээд эхэлдэг байхгүй. Тэгээд тэр гэмтсэн байгаа, өвдсөн байгаа юмн дээрээс дахиад бэлтгэлийн ачаал өгөө. Тэгээд дээрээс нь эдгээр бүтээгдэхүүн ер нь хүн гаднаас хэрглэж байгаа тэр хоол хүнсний бүх одоо зүйлүүд маань илгэн дээр очиж хоргоужж яадаг. Илэг бөөрөн дээр очиж хоргоужж яадаг. Ингээд зөв ёсоор уган тэр эрүүл илэг ч юм уу бөөр эдгээрээ хоргоужуулээд одоо сармгжуулж явах учиртай тэр хоол хүнсийг одоо сармгжуулж явах учиртай юм арх тамхиар бөмбөгдөөд гэмтээгээд тахлаар чинь үйл ажиллагаа явуулж чадах болчихдог. Тэгээл одоо эдрийг хэрэглэхээр нөгөө сөрөг нөлөө гараад байна гэж ойлгоод. Одоо нөгөө плашинда багтах гэдэг бүсгүйчүүд нэг богинохон зөвлөгөө байвал нэг өгөөч. Плашинда багтахын тулд тэгэл хугацаа хэрэгтэй шүү дээ. Нэг 5 хоногийн дотор цаадалж одоо амжих болоо ер нь. Тэгээд одоо амжих болоо нэр сарын дотор. Гэхдээ та нар хоолоо идэж болно шүү. Битээ хоолоо сайгаар л гэж хэлмээр амар хэцүү юм бэл шүү. Хоос авч нэг шаналаад хоос авч юм бол нэг талаар бас хэцүү те. Амар хөөрх юм нүдэн дээр шаналаад. Маань хамаатны хөлтөө бүр ухаалж унсан гэдэг. Хоолоо сайж байгаа даа. Тэр турч буруу үстэй. Буруу шүү. Боддог юм дээр хоол сойнгонгууд идж байгаа юм хасаад хэлдэг байхгүй. Одоо юу гэдэг ингээл өдөржингөө юу ч идэхгүй нэг өглөө босоо нэг жижиг аяхтай тараг өдөр нэг 2 шиг банан угаас өмнө ганц шиг өндөг идээд хурдны морь байгаа шүү. Тэгээд дээрээс нь заалан тэгээд энэ буруу байхгүй. Тэр шууд одоо тэр чи туйлдаад ядрал нэстэй хроник ядрал хүн чинь бие организм гаднаас тижэл орж ирэхэ болоод ирэхлээр эргээд бие организм чинь өөрийгөө нөгөө хамгаалах уруул гэх юм уу та. Гэхдээ ер нь цаадал чи сарын дотор одоо амжих болоо. Амжин шүү дээ. Амжих уу? Амжин. Амжих юм биш багт. Амжин шүү. Хоолсоо шинэ жил ойрхон биш шүү. Тэгтээ хоос гой плаж гой харин хоол идэж болно шүү. Тэгтээ зөв идэх хэрэгтэй. Хизээ идэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ер нь хэдэн цагаас хойш идэхгүй бол ер нь сайн байт юм бэ. Одоо хүмүүс 6 цагаас хойш одоо би хоол идэхгүй гэдэг чтэй шүү дээ. Тэр зөв. Яг зарим тохиолдолд бол зөв байж болно. Зарим тохиолдолд бол бас тийм ч зөв биш л дээ. Хүн бол ер нь ойрхон нэг 4 цагийн зайтай баг хэмжээгээр өдөрт тогтмол идэх хэрэгтэй. Тэгээ хүн болгоны бие организм чинь энерги хэрэгцээ нь өөр шүү дээ. Чинийх бол нэг өөр, минийх бол нэг өөр, Баскагийнх нэг өөр, таних нэг өөр гэдэг. Энэндээ тааруулсан хөтөлбөрүүдтэй байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол. Тэр хөтөлбөрүүдийг хэн гаргаж өгд юм бэ гэхээр энэ фитнесийн багш дасгалжуулагч нар. Илүү сайн багш. Зарим хүмүүс одоо биедээ шууд тус нарцсан гэсэн үг шүү дээ. Зүгээр ерөөсөө нэг ороод өргөөл явцдаг л хонь л ярьцдаг. Би манай хэмжээнд дасгал сургууль ихтэй бүгд зааланд ороод зарим нь ер нь буруу хийх хандлагатай. Шууд орж ирээл хитрхи хүн дээр өргөөл тэр зааланд хичээлж байгаа туршлагатай тамирчдыг хараад одоо ингээл хүчсэн байгаа биеийг хараад тэдний хийж байгаа жинттэй адилхан өрөх гээд үзээд. Энэ нь болохоор дөнгөж шинээр хичээлж байгаа хүмүүс бол асар буруу байдаг. Жалт тий булчин ачаалаа дааж чадахгүй хаа дээрээс нь хавьчаад хүн юмөр өрөх чинь үеийн гэмт чинь булчингууд нь гэмт чинь. Тий тэгээд эргээд эдэр юу гэж ярьдаг вэ гэхээр фитнес бол аюултай спорт. Амархан гэмтээгээд. Үндсэндээ өөрөлд бол дасгалжуулалт дутмаг байгааг нь дасгалжуулагчтайгаа харьцаж чадахгүй байгааг л ерөөсөө би ихтэй тийм сонсч байсан юм байна. Өмнө нэг яг юу уур уугаад байсан чинь нөгөө эрэгтэй нэг
доотх нь ажиллагаа болсон гэсэн гээд. Гэтэ яг тийм нөлөө байд юм уураг уугаад хаар. Одоо тийм нөлөөл авал би л авал бидэхгүй юм байна. Аа? Нөө буруу ураг мурган юм шүү. Тийм химийн гарал. Яг хоо тэр наадхан дээр чинь бол яалтчгүй нэг талаасаа бас Тийм яриа байгаад байдаг зүйл маань юутай холбоотой юм бэ гэхээр сэргээштэй холбоотой байна. Бас тийм хэрэлт юм. Сэргээш гэдэг зүйл маань өөрөөр хэлбэл Одоо дофигийн шинжилгээ авах чинь шүү. эр бэлгийн гормон буюу эрэгтэй хүний төмсгнээс ялгардаг тэр гормоныг одоо илүүдэх хэмжээгээр бид оруулж өгдөг байхгүй гаднаас тариа гарч муу гарч бэлтэмлэг. Ингээд ирэхлээр тэр эр бэлгийн гормон гэдэг маань эрэгтэй хүнд бидний одоо энэ булчин томрох хамгийн том нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Хэвийн үед бол бид нар төмсгнөөс тодорхой хэмжээгээр тэр тестостерон буюу эр бэлгийн гормоныг ялгаруулад тэгээд тэрнийхээ дагуу бид нар булчингаа хөгжүүлж байгаа. Тэгээ гарах нь зөв юм уу гарахгүй хүн зөв. Зарим тохиолдолд хүмүүс хитрхи их тэр одоо богино хугацаанд булчингаа томруулахыг эрмэлзээд гаднаас тэр допингийг хэрэглэж эхэлдэг. Одоо тэр гормоныг их хэмжээгээр гаднаас авдаг байхгүй. Тэгэхээр яа гэм бэ гэхээр цуснд их хэмжээний гормон ороод ирэхлээр тэр төмсөг гормон ялгаруулах шаардлагагүй болчихдог байхгүй. Ойлгож байна. Тэгээд ирэхлээр төмсөгчин гормон ялгаруулахгүй удаад ирэхлээрээ сүүлдээ би нөгөө тэр байдал дасаад тэгээд бэлгэрхтэн чинь ажиллаагүй. Тэгвэл цаад хоёроо хайрлцаа хүмүүс ээ. Тэгэхээр чинь одоо юу гэдгийг та үнэхээр одоо ямар нэгэн байдлаар аюулгүй одоо аюулгүй энэ спортоор хичээллээ гэж бодож байвал аль болох тэр сэргээшийн төрлийн бэлтгэлүүдээс Энэ бол тийм байхгүй одоо жишээлбэл хүмүүс тэрийгээ тэгээд яадаг юм бэ гэхээр хөвчлэн одоо энэ уураг одоо энэ бүтээгдэхүүнүүд рүү чигтгэл тийм борог гэтэл өнөөдөр энэ уур гэдэг маань одоо бидний идэт байдаг өндөг шүү дээ нэг талаараа хоол авчин л гэсэн үг шүү дээ бүгд байгалийн гаралтай ингээд тэгээд тэр одоо ер нь бол бүгдээрээ л одоо тэр шар сүүний уураг байна за тэр кератин байна тэр ч бүгдээрээ одоо хүний бид хамгийн хоргүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зүйлүүд байхгүй. Тэгэхээр ер нь тэгээд одоо залуучууд энэ спортоор хичээллээ гэж бодож байгаа бол ер нь л шилхмаач байдал хандах хэрэгтэй. Багштайгаа тасгалжуулагч судлын чанарын олж ийж те. Чи бол яг зөв биш бас ихлэ үйлсэн байна. Би яг нөө оюутлагад ажиллаж байсан байхгүй тухайн үед оюутлагад ажилладаг байхдаа жимд явхад гэтээ эхнээд очиод гайхаж яснаа буцаж очингуудаа нэг хэсэг хэтрүүлээд 4 5 ном нэг доор уншаад тэснэ бүр юуны тийм яг шинжилгээ ухаан талаас нь бас сонирхож үзэж явцсан. Тэгсэн ч бас яг ойлгоод эхлэхээр бас гоё юм байлээ л дээ. Тэгэхдээ би нэг юмыг ном уншаад ерөөсөй ойлгохгүй жаад нэг ойлгосон юм маань юу вэ гэхээр хэсэг хугацаанд өргөж мөргсөний дараа тэр зүйлийг мэдэрсэн. Яасан бэ гэсэн чи би ингээд цээж хийж байхдаа ингээд хийдвэс ах. Ингээл хийгээл лсэн чинь нэг өдөр гівгэнд анзаарсан чи би ерөөсөй чэжний булчнаараа хийхгүй гарын булчнаараа хийгээдсэн юм шиг санагцсан байхгүй. Тэгээ яг ингээд гэсэн чи гар ядраад байдаг. Нэг чээж ядрахгүй. Тэгээ тэрнээс хойш би яг ойлгож сурсан гэхүү дээ өргөтэй ингэж нэг чээжнийхээ булчныг илүү мэдэрч хийсэн. Тийм тэгтлээ харин нэг хэсэг хугацааг яг мэдэрч чадахгүй тулсан байгаа байхгүй. Хүн бодохдоо тэрийг өргөхөө бодоод байдаг. Үндсэндээ энэ бодибилдинг гэдэг спорт өргөхтэй чухал биш булчингаа мэдрэх нь чухал. Тэгэхээр хүмүүс яадаг юм бэ гэхээр тэр жингл өргөживэл болоо гэж боддог. Өргөхдөө гарынхаа булчингаар өргөд байна, цээжнийхээ булчингаар өргөд байна гэдэг боддгоо эцсийн тэр зүйлийг л өргөхөө бодоод. Үндсэндээ тэр өргөж байгаа нь чухал биш, аль булчингаа ажилуулж байгаагаа мэдрэх нь чухал байдаг. Тэгэхээр энэ дээр тэр нөгөө хэлээд байдаг. Дасгалжуулагч нь зааварлах хэрэгтэй байхгүй. За чи өргөж явахдаа одоо алилгаагаа илүү мэдэрч байна, аль булчин чинь яаж байна. Хэрвээ гарын гурван толгойд чинь илүү ажиллаад байдаг бол чи цээж ажиллуулахын тулд ийм техникийг ингэж хий гэдэг техникийг чинь зааж өгдөг ч юм уу те. Эсвэл гарын чинь борил буруу байна гэх мэтлэн. Манайд уулзаад хэдрий шахдаг гэл асуудсан. Тэгээ наад дандаа тийм асуулт хэдэд суудгүй гээл те. Хэдэр шахаж чинь. Одоо нэр чи хэдэр шахаж чинь. Би бол өөрөө 110 шахна илүү шатахгүй. Миний бодлоор бол тэгж бодож шнаа. Тэр хэдэр шахаж байгаа нь гол нь ш. Бие гоё олгож байгаа юм л шүү дээ тий. Тэр хоёрыг харьцуулаад харахад л багаан шатах нь арай гоё бит ч юм уу байж болно шүү дээ. Тий шүү дээ. Тэгэхээр чинь хүн болгоо орчингийн онцлог гэх юм байхгүй. Түрүүний хэлээд байсан одоо миний нарийн ширхтээ бүдүүн ширхтээ ачаал авдаг. Жишээлх юм бол баска одоо 110 кг-аар шахаад одоо макс шахалт нь 110 кг байлаа гэхэд 75 кг-аар давтаад маш сайн сэргэлт авч хөөлд авч ажиллаж чаддаг болчихсон байж болно шүү. Тэгэхээр хүн харахаар нэг 75-аар л нэг хөнгөө юмор өргөд байдаг. Тэр нь баскагийнхаа болчих маш сайн ажиллаж чадж байгаа. Үр дүн нь л. Зарим хүмүүс чинь бас тэгж юм бас нэг ингээд
хүүхэн мөхөнтэй уулзахаар мөөм зөө хөдөлгөж ярьж байдаг. Өдөг гэж. Тэр ч арай бас юм бэ. Тэгсэн хөдлөж чадна өстэй чөлөөтэй. За баск нэг үзэл юм ба баск нэг хөдлөө үзэл. Хөдлөж гин үү? Ингэж хөдлөж чадгаа. Том зэжиж байгаа. Морзар хоорондоо ярьж ойлголцож болох нь шүү дээ ингээд. Өөдөөс харсуу. Эдгээр тэгвэл моор сурах хэрэгтэй юм биш үү? Тийм морз сурч. Яг шүү. Зааланд очоод за маргааш өглөө 8 цагаас тийм их байх шүү. Ойлгосноо гэдэг. Юу ч ярьдгүй. Нөгөөдг нь тэгсэн чи ойлголоо. Эсвэл яг дайм тулааны үе мөд бас тэгж ашиглаж болох юм биш те. Ингээл бөөн цэрэг мэрэг баригдцэнтэй хоёр цэрэг хоорондоо те. За шууд би ихлээд энийн цаг нь ингээ хөрөө ярьцсан гоо шууд аврагдаж маврагдаж те. Тэгэхээр ер нь бол одоо үнэхээр фитнесээр хичээлж одоо амжилтанд хүрмээр байгаа бол хэрэгжүүлэх л хэрэгтэй. Бодчихвол яг бодсон чинь зөв болсон байна. Маш сайн ойлгосон байна. Тэгээд одоо бодсныгаа хэрэгжүүлэх хийх хэрэгтэй те. тоо шүү дээ. Харин одоо хийх Тэнд бол одоо зөв дасгалжуулагч нар очих хэрэгтэй. Зөв газар очих хэрэгтэй. Одоо change fitness бол зөв газар Nice. газрын нэг яалтчгүй. Дээрээс нь одоо баска байна. За тэгээд энэ change fitness-ийн нэг давуу тал нь хэм бол хажуу талаа яг өөрсдийнх нь одоо тэр бүтээгдэхүүн. Чиний одоо цаашдын зорилт юу вэ? Одоо урдаа тавьсан зорилго чинь за би одоо тэн түрээд болиё гэсэн юм бодож модсон юм байдгүй. Поликс юм болох хүүхдлэл Хичээл. хичээл нь. Одоо зорилт чинь Одоо тэгэхээр зорилт гэхэд бас арай л Мистер Олимпийн ороод үзчихвэл тэгэл. одоо дэлхийн хэмжээнд гэсэн үг. Тэр бол маш том тийм. сая чи Азийн хүрээлт те. Чамд одоо хэдэн алгам үлдсэн байгаа вэ? Тэр оргилд хүрэхэд. Тэр одоо яг тодорхойлогдохгүй шиг өөрөөсөө шалтгаан. Яг би алхмыг тоолж үзэг баха. Гэтэ чи тэрний төлөө бол хичээлж байгаа те. хэлж байгаа тий. Зөв одоо тэгэл энэ спортыг нөгөө түрүүний хэлсэн маш олон зүйлээс шалтгаалдаг байхгүй. Нэгдүгээр тэр хүний өөрийнх нь ууггүй бэлтгэл сургуультай. Манайхан бол энэ дээр чадчихна гэж бодъё. Манад нэг дутагдаад байгаа юм нөгөө онлын мэдлэг, хойдлын тэр өргөдөл тэр шинжлэх ухаанч байдал талаасаа одооноос л ингээл яригдаж эхэлж байгаа боловч тэр нь тодорхой хэмжээр хаягдчихсан. Одоо миний өөрийн одоо зорилго бол яг л энэ тэр шинжлэх ухаанч байдлын залуус тодорхой хэмжээгээр ойлгуулах. Би ч өөр эмч хүн шүү дээ. Одоо энэ уурга гэдэг байгаа зүйл маань яг юу юм? Яагаад хүний бид хэрэгтэй болоод байгаа юм? Одоо дээрэс нь энэ нэмэлт бүтээгдэхүүнүүд гэдэг маань юу юм гэдэг нь одоо тодорхой хэмжээгээр одоо та бүхэнд ойлголт өгөхгүй л Сууж штэ энэ зорилго маань бол тийм. Ягаад гэвэл энэ бүх зүйлийг чинь намайг ангахт байхад бид нар тэр биохими хичээл гэдгээр заачдаг байхгүй. Жишээлх юм бол хүн нэг уурга уухад тэр уурган дотор байдаг амин хүчлүүд нь хүний биед ороод хичнээн гинжүү уургал явагдаад хамгийн сүүлд нь юу болж дуусаад хаана очиад яаж дуусах вэ гэдгийг ангах заачдаг. Тийм нарийн тий. Бүр ангахч нэг заадаг шүү дээ. Тэр үедээ л бид одоо юу гэдэг нь тэр биохими хичээл гэж зүйлийг төдийлэн сайн одоо гүн ингэж ойлголгүйгээр одоо тухайн үедээ Үзээд өнгөрсөн. сураад тэгтээ сурсан л мэдсэн юм бол тухайн одоо багш нараас их юм байгаа. Тэгтээ одоо яг энэ спорт руу орж ирээд энэ бэлтгэлүүдийн талаар ингээд эргээд өө нэрэ тим штэ гэдэг багшийнхаа дэвтрийг эргүүлээд харахад бол ерөөсөө яг л байгаа. зарим хүмүүс бас буруу хэрэглээд юм байна гэж шин. Одоо жишээлбэл дахиад байгаа нэг найз. Тэр ингээд орой ажил нардаг хөрх юм. Тэгээ орой явдаг бэлтгэлтэй. Тэгээ нөгөө суц тэлэгч уудаг юм байна л да. Тэгээ энийг уухаар гэдэг. Шинэ нойр үрдэг юм сэгсэрсэн зогсож байгаа. Би чи тэгэл уухгүй байл да гэхээр уухгүй бас болохгүй. Тэгээ нэг нойр нүрдгүү гэдэг. Зөвлөлтөө одоо тэр суц тэлэгч гэдэг байгаа одоо зүйл маань бэлтгэлийн өмнө бид нар хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл нэлээ хэд хэдэн юм одоо амиучл уурга за амиучл бодисуудын нийлбэр байдаг. Тэрэнд хамгийн нэгдүгээр одоо кафе гэдэг кофений орц байна. Хоёрдугаар кератин гэдэг азот агуулсан нэгдлэн бидний булчин ажиллах чадварыг сайжруулж өгдөг. Гуравдугаар тэр аржинин гэдэг хүний биед ороод задарсан уруулаар азот нийслэл үүсгэж судасны хааныг тэлж өгснөөр булчинд очих тэр одоо тижээлийг сайжруулж өгдөг тийм бодис байна. Дээрээс нь одоо булчингийн үед одоо ачааллын үед задраад байгаа тэр булчингийн задралыг багасгахын тулд хэрэгэлдэг BCAA гэж амин хүчлүүд байна. Гих мэтлийн юмнууд байдаг байхгүй. Тэгээд хүн орой бэлтгэл хийх гэж байгаа үед тийм кофентэй бодисын солилцоо эрчимжүүлдэг юм хэрэгэлчихэнгууд чи хамаг би ингээд ачааллаад эхлэв шүү дээ. Тэгэхээр нойр хөтгөн нь бол гарцаагүй байхгүй. Тэгэхээр хэрвээ хит орой хийдэг хүн бол тэр кофентэй биш кофенийг хасчихсан бэлтгэлүүд гэдэг үү. Жишээлбэл одоо анхан шатныхан
Яг ингээд та одоо яг заа яг энийг хэрэглээл ингээд Яг энэ бол юм гэдэг яг жоон мэдээлэл мар. Яг анхан шатных дунд шатных эцсийн мэрэгжлэх гэсэн ялгаа бол байхгүй л да. Тухайн хүний өөрийнх нь биеийн хичээлж онцлогоос нэгдүгээр хамаарна. Биеийн жингээс хамаарна. Хоёрдугаар тэр хүний өөрт нь байгаа элэг бөөрийн үйл ажиллагаа нь хэр зэрэг вэ гэдгээс хамаарна. Зарим түрүүний хэлсэн элэг нь өвдсөн бөөрийн одоо юу гэдэг ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүс тэр энэ бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглээд байвал бас тийм зохимжтой санаа биш байж болно. Тий. Тэрнтэйгээ холбоотой. Тэгэл одоо энэ change одоо энэ дэлгүүрүүдэд оруулж ирээд байгаа энэ зүйлүүд маань хамгийн нэгдүгürt юу юм бэ гэхээр маш найдвартай их сурвалжаас орж ирдэг. Яг Америкаасаа ерөөсөө л Америкийн борлууд одоо тэр үйлдвэрээс нь шууд Монгол руу оруулж ирж байгаа учраас ямар нэгэн байдлаар тэр гараас гар дамжсан ч гэдэг юм уу. Тэр одоо завсрын одоо найдваргүй байдал үүсгэсэн зүйл бол нэгдүгürt байхгүй. Тэр маслтай чинь өөрөлдвөл дэлхийд маш алдартай спорт нэмэлт одоо бүтээгдэхүүний Америкийн брэнд одоо үйлдвэр энэний чинь ардтал бүхэл бүтэн маш том судалгаа шинжилгээний баг одоо энэ зүйлийг гаргаж ирэхийн тулд анх үүссэн одоо хизээ үүссэн цаг байдаг. Тэрнээс хойш ингээл одоо энэ аминог чинь одоо эхлээл ихний загварыг гаргаал хэрэглүүлээл туршиж үзээл үр дүнгийн судлаал хэрэггүйг нь хасаал ингээд боловсруулж явсаар гад өнөөдрийг хүрэхэд энэ хүртэл явцсан байна. Энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирэхэд энэний өмнө бүхэл бүтэн 10 хэдэн жилийн 20 хэдэн жилийн нүүр хөдөлмөр судалгаа явагдсан байна. Төвөөггүй судалгаа, шинжлэх ухааны судалгаа. Тэгжээж энийг гаргаж ирнэ болохоос зүгээр нөгөө энэ сайн байдгийг ингээд зүгээр нэг хайфираад байгаа юм бол биш те янз бүрийн барьж авч хийгээд байгаа юм биш те. Тэр үе нь бол сайн байдгийн гэдэг үе нь айл тэр дээр үед өнгөрцөн. Анх энэ чи яаж эхэлсэн бэ гэхээр одоо нэг юм хэрэглээд байсан чинь бусдаасаа нөгөөх нь илүү давуу яваад тахлаар эрдэмтэд энэ яагаад ингэ сайжраад байна гэдгийг гаргаж аваад бодистэй зүйлтэй бүр хиймтэй холбогдоод судлаад одоо гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ MP farm гэдэг бас л нэг дэлхийд алдартай сүүлийн нэр үн сайтай явж байгаа фарм байгаа. Энэ MP farm болохоор Arnold Schwarzenegger гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ хүн өөрөлдвөл энэ Arnold ах юм байна тийм. Энэ одоо брендинг эзэн ч биш фейс нь болж явж байгаа. Өөрөлдвөл энэ чинь маш том алдартай хүн. Энэ брендийн фейс болно гэдэг чинь өөрөлдвөл одоо Калифорниагийн аман захирал шүү дээ. Тэгээд бодглохоор энэ өөрөлдвөл нэг хулих юм хүчээд тэр хүнийг фейс тавина гэдэг чинь ичвэхтэр байсан. Тийм шүү дээ. Тэгэхээр чин энэ цаатлын нэлээд том нүүр царай шүү дээ. Хүмүүс ч болохоор шууд зааланд орж ирэхээс өмнө бэлтгэлдээ явж эхлэегүй байж л эдрийг аавна гэл. Ер нь тэгэл сууж байгаа л уурга ууж байгаа санаатай юм шиг. Уурга уугаад эмгтээчүүд нь болохоор нэг янз бүрийн зүгээр нэг юм ингээл хэрэглэн гол өөхөн зүгээр шоп гэл байхгүй болчтой. Тийм бодоод байдаг. Үндсэндээ бол бас тийм. Амархан гяс шийдэж гээтэй тэгтэй. Өөхсөд тэгэл ярингол зүгээр суужгаал нэг 2 3 юм уугаал нөгөөтг нь өөхөн шатаагаал баска шиг юм гоё болохгүй л. Үндсэндээ энэний чинь цааталт асар их хөдөлмөр байдаг байхгүй. Тэгэхээр одоо нэг энэ спортыг зүгээр нэг төмөр өргөд яваа зүгээр нэг хоолоо өдөө төмөр өргөд яваад байдаг зүйл бол бас биш ээ. Энэ илүү энэний цаана нарийн зүйл байгаа. Хэрвээ сонирхох юм бол гайхалтай үр дүн гаргаж болно. Тэ гайхалтай ертөнц байгаа. Одоо цагт бүх мэдээлэл маш дэлгэрэнгүй болсон байна шүү. Интернет рүү ороод Google-оор ороод хүссэн мэдээлэл авч болно. Жишээлх юм бол энэ юу вэ гэдээ эргэлзээд тах зүйл байхгүй шүү. Энэ нэрээр нь ороод бүр сайн ярих юм бол энэ баркодоор сканердад гараад ирэхэд энэ дээр байдаг бүх бодисууд нь нарийн дэлгэрэнгүй юу гэдгийг гаргаад ирсэн. Тэгээд интернет дээр одоо маш олон хэрэглэгч нар энийг хэрэглээд өөртөө сэтгэгдлийг биччихсэн. Маш олон зүйлүүд. Тэрийг хараа юм байлээ, тэгвэл муу юм байлээ ч гэдэг юм те. Өөрийнхөө сонголтыг илтүүл. Гэхдээ одоо нөгөө түрүүний хэлсэн энэний одоо бүтээгдэхүүнийг сонгож авах сонголтын дээр нэг л анхаарах зүйл байдаг. Тэр маань өөрөлдвөл нийлүүлэлтийн найдвартай байдал гэж маш чухал. Тийм шүү дээ. Ягаад гэхээр одоо яг энэ одоо бүтээгдэхүүн дэлхийд зах зээл дээр өндөр худалдаа авалт хийгдээд ирэхлээр энийг дагаад бас хуурамч зүйлүүд гараад ирэх тохиолдол байдаг. Гаднаас нь хараад хэрэглэгч нар ерөөсөө хараад ялахгүй. Гэхдээ тэр дотор нь байдаг юмнууд нь бол өөр л байдаг. Одоо тийм зүйл байгаа гэсэн үг. Ер нь бол дэлхийн зээл хаас чи Монгол одоо байгаа гэсэн үг. Хятад гэж нэг сайхан газар байж байгаа хамгийн одоо энэ урд төгсөх гэдэг чинь л хамгийн том үйлдвэрлэгч нар байна шүү дээ. Яг энэ чинь ноцоор худлаагаас үйлдвэрлэлт өөрөөр одоо хэрэглэгч нарыг төөрөгдүүлсэн тийм зүйл. Яг албан ёсны дистрибьютор гэдэг маань энэ зүйлийг байхгүй болгож өгдөг. Өнөөдөр энэ Change Club-ийн одоо энэ уурны дэлгүүр Монголд орж ирснээр залуучуудад маш том боломжтой байгаа юм биш те. Зүгээр яг найраа байгаа юм биш. Зүгээр тийм байхгүй. Хүмүүс хичээлж маш ихээр энэ уурыг энэ бэлтгэлийг хэрэгжилж ирдэг болсон болохоор яг зөв мэдээлэл өгөх гэж
Тийм Хүмүүс зөв сонголтоо хийгээсэй. гэсэндээ өрсөн байхгүй. Бас нэлээд хэдэн газрууд биднээс бас үтсэн л дээ. За одоо жишээлбэл ийм уураг оруулж бас нэрийг хэлээ явах те газрууд байна. Тэгээд Маа найз гэж. за энэ хэднээс сонгоё гээ тэгээд сонгоод уулзаад чирээд. Бид юу хүсэж байгаа вэ гэхээр энэ залуучууд, Монголын залуучуудыг дог залуус болгохыг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр бид Монголын залуус дог байхын тулд мэдээж амьдралын зөв хэв маягтай байвал дог байна шүү дээ. Бас гоё биетэй, биеийнхээ булчныг зөв мэдэрч чаддаг те юмд бэлэн байх тэгвэл бас гоё шүү дээ. Тийм болохоор бас бидэд та нарт хамгийн гоё мэдрэмжийг өгмөр байна. Тэгэл тийм болохыг хүсэж байгаа бол хүрээдэр, ченж дээр хүрээдэр, хаваа дээр би хичээлж байгаа, манай дээр хүрээдэр. Тэгээд Яг энэ хажуу талд MJL Power Gym гэдэг байгаа тэн дээр бас хүрээдэр. Ерөөсөө тэгээд Монголын зөндөө олон клубүүд Хаваа ингэ хаана. хорл эцэст. Нэг клуб байна. би тэгэхээр ченж дээр явахаар боллоо шүү дээ. Баскагаар дасгалжуулаад тэгээд хэлүүлээ яг юу нэвтрүүлгийн явцад бас яг миний биеийн одоо юу Ямар болж байгааг хараа. тий акцийг харъя. Яг одоо тэгвэл тэмдэглээд миний би яг ямар байгааг харуулчих واخ. Тэг тэмдэглэж дээ. Гэхдээ нэг орчин цагт нэг шийдэл ухаан хөгжсөнтэй холбоотойгоор яг энэ нөгөө биеийн үзүүлэлтүүдийг хэмждэг аппаратнууд байгаа л да. Яг тэргээр нарийн юм бол бүр булчингийн чинь хэмжээ хийдэг, өөхний чинь хэмжээ, усны хэмжээ хийдэг бүгдийг гаргаад өгдөг. Оо бас зөндөө шивсэн юм шиг. Одоо миний бие бол ийм Бас гөх мөхн урагшаа шомбоочжээ. Булчингийн завсар дээр сүүний хүчил гэж зүйл үүсдэг байхгүй. Булчингийн завсар дээр үүссэн одоо сүүний хүчил маань булчингийн дэрийн юмнуудыг цачраагаад эхэлдэг. Хүний бие тэр маань маш их хэмжээгээр дархмалаар үүсэд ирэхлээр хариу урвал явагдаад эхэлдэг. Тэр хариу урвалын нэг нь халууралт байдаг. зөв. Тэгээд өндөрлөл өвдөөл хэвээр ингээл. Тэр чинь харин хамгийн кайф нь гэдэг байна шүү дээ. Хөндөртөө явж мөөх чинь. Тий, одоо тэгээд манайс хичээлсээр одоо тэр мэдрэхэ болчихсон Тийм шүү. бол байхгүй шүү дээ. Мэдхий үхсээд байгаа юм шиг. Тэрийг тэгээд нэг гой өвдөлт гэж яриад өнөөдрөөсөө булчин өвдсөнгүү яагаад вэ гэл. За тэгэл дүүм нь одоо тэгэл Хичээгээд байж тээ тэгээд. тийм. Баска одоо Би тэгэл баска одоо шавтаа болсон. Дог шивтэй боллоо. тэр ерөн саяр нэг биеийн булчингийн онцлог нь бол адилхан ойролцоо байгаа байхгүй. Өөрөөр урт нарийнхан тийм илүү нь одоо юу гэдгийг тийм айхтар өөх аваад байхгүй. Тэгээд ирэхлээр чи бол жин авах сонирхолтой байгаа. Баскагийн яг л хөтөлбөр нь яг тэр хөтөлбөрөөр явсан. Тэгэхээр та хоёр Тэг зөгцсөн. зогцох байхгүй. А чи өдөр бол зогцтоо. Би шавар орой өгсөн заяа. Жимийн хасмаар байгаа бол багсмаар байгаа бол Би өөрчн шавар орол тэгэл за дөрүүлэл ингээл багшаавын барилгатай Сайн болоо. барилгатай боллоо доо за. За багштай хангаар гарах уу? Лайк наашаа 5 шоо хангаар таан. Ингээр нэрэ. яа Энэ заан Дундуур нь хороо байна. энэ толгой нөхгүй хангаар. Тийм. 5 шоо хангаар. Ингээ 5 шоо. бас юм байдаг. Бидмээр л юм байна. Гэтэ ер нь бас манай сүүлийн үеийн залуучууд одоо сайшаалтай тал нь фитнес руу их сонирхож байна. Маш сайшаалтай. Зааланд одоо ерөөсө багт шинг газаргүй болтлоо залуучууд сонирхож шүү дээ. Тийм тэгэхээр одоо зөв замчлалт хэрэгтэй байгаа юм биш үү одоо? Зөв зам руу нь оруулж өгөх юм бол 5 жилийн дараа магадгүй 10 жилийн дараа Монголын энэ залуучууд Азад гайхагдсан тийм гоё бие хаатай болох боломж бол байна шүү дээ. Тоор тэгээд залуучтай хандаж одоо нэг үг хэлээч. Тийм нэг гоё. Тэг юу гэж хэлмээр бодож явдаг. За жишээлбэл энэ залуучууд нэг ингэчгээс ингээл нэг бодоо явждаг үг байл. Би ч одоо зөрүүж ингээл одоо ингэж гал дандаа ярьдаг шиг одоо манай За тэгвэл басканаас баскагаас эхлэе. Фитнесээр хичээлдэг залуус нь эрүүл мэндийн талаас хичээлсэж хүсэж байна. Хэд тийм болцолтой биш одоо нөгөө булчингийн өнөөс хөөхтэй биш. Одоо эрүүл амьдрах, зөв амьдрах тийм хэм маягаас. Харин эсэргээрээ хичээлж байгаа залуусд нь болохоор фит залуусыг их болгоё гэсэн баримтлагтай ч юм уу тийм л хэл та. Бүгдээрээ хамтдаа шинж явцгаая, бие мэдэрцгээе, бие хөгжүүлцгээе. Эндокринолог гэлээ. Эндорфинийг их ялгаруулцгаая. Яг тэрийг л цагаа одоо зөв өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд Бид эндорфинээрээ бас байнга ялгарч идэж. та нар ч бас яг л Хипхопээ өглөөл фристайл хийж байгааг би яг мэдээд. тэрнээсээ та нар ингээд кайф аваад байгаа Амар шүү. кайф Бид нар ч гэсэн яг тэрнтэй адилхан дасгалаа хийж байхдаа яг ингээд кайф аваад явж байгаа. Та нар ч гэсэн мөн энэ дуу хөгжмөөсөө дуу хөгжим чинь та нар тарихыг ингээд одоо ингээд шар ус чинь ингээд гоё дуу сонсохоор ингээд босдог. Бид нар ч гэсэн яг тэрнтэй адилхан зааланд орж ирээд бэлтгэл хийгээл нэгнийхээ энэ хөөцөн булчин харахлаар бас ингээл шар ус усаал ингээл. Тэгээд одоо та нар бас нөгөө энэ боди фитнесийг одоо энэ залуучууд
спортыг одоо дэмжсэн тийм янз бүрийн уран бүтээл дуу тийм юмнууд бас Түүл хэдүүлээ хамтарч хийл та. Түүл нэр энэ фитнесийн тухай дуу хийчихэл. Ямар ч хэлээсээ тэр дууг хийтэл ихний ээлжинд би нэг 2 3 удаа Та бас дуугаар ярьж байгаа. Тэг би клипийг хийчихээ. Клипээр спонсор. Таны клипэнд нь тоглосон. Ингээд болчихж байгаа. Тэгэл хоёр багш аваад гүчээ. Тий. тамхичин биш тамирчин бай. Спиртчин биш спортлог бай гэдэг байна. Тийм. Аз болоо дандаа тамхи гэж хүмүүс гарсан байхгүй. би бас дараа жил болж Гарсныхаа дараа Сайн биш түүн. Өө за. Би 60 жил татсан тамхинаас гараад гэхдээ 4 жил болж би байна. Nice. амар татсан. Тэгээ тамхинаас гарчаад гарсныхаа дараа тамхи ямар муухай байсан бэ? Ойлгож байна. би яг гарахтаа яг мөн чанарыг ойлгоол те яг энэ системд хомбуулаад байгаагаа ойлгосон аахгүй тамхи татснараа. Тэгээ тамхинаас гарсан чинь надад бүр хамаагүй гоё байсан. Юм хоол идэхэд хүртэл хамаагүй л амттай болсон тийм үү. Тамхи бол одоо хоцрогдсон гэж би боддоо шүү дээ. Одоо тамхи татдаг залуу барыг хоцрогдсон залуу болох гэдэг байна. Тамхи чинь зүгээр нэр охтууд амар хомбожсэн л тийм шүү дээ. Тэгээ одоо барыг нэр эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү их татж байгаа шүү яг. тийм л. Угаасаа ингээл одоо нөгөө нэг тамхи татдаг цэгүүч чинь ингээл олон нийтийн газар татахгүй гэл Эмэгтэйч аа. дунд нь 2 3 залуу 10-аад эмэгтэйчүүд. Тийм үү. Охтууд нэр тамхи татбол Наадхан дээр чинь нэмээд охтууд тамхи татснараа туранхай байна гэж бодоод байдаг. Наадах чи худлаа шүү. Эсэргээр тамхи татж байгаа тамхи ачвал таргалчихна гэлээд ч тийм. Тэр худлаа шүү. тийм байх. Баа шүү. Амлаа тийм могт байхгүй. За тэгээд маань нэвтрүүлэг төрөлцсөн ирсэн. Тэгээ хүрэлцээ. Хоёр багш Маш гоё үнэтэй гоё зөвлөгөө өгсөн. Гоё хүмүүстэй танилцлаа. Тэгээд Багш дээр багш боллоо. Тэгээд цаашд ингээд аялал үргэлжилсээр авах болно. За. Танилцаад үнэхээр заатай байлаа. сайхан байлаа. За баскатага. За. Тий. Сайхан За Тав шүү. Энийг хаан хийж болох юм уу? Ааж иж болно өссөн үедээ. Тэгээ ингэ бүр ингэдэг одоо. Ингээ ингээр хос 2 хангаа. Тулгын 3 хангаа. Эвтэй 4 хангаа. Тэгээд ингээл 5 ушуу хангаа. Бүр 9 эрдмийн хангаар ингээ явчих. За